Миний төрсөн нутаг Монголын сайхан орон гэж Дашдаржийн Нацагдаржийн шүлгэлэн магтсан эх нутгийн тухай энэ кино өгүүлнэ. Манай нийслэл Улаанбаатар хот. Улаанбаатар маань өргөө гэж байгуулагдсаар 320 гаруй жил болж байгаа ч гэсэн ардын хувьсгалын 40 жилд л сайхан хөгжлөө олж байгаа юм а. Хичнээн сайхан залуу хот байна вэ? Өдрөөс өдөрт улам сүндэрлсээр улам гоёмсог болсоор л байна. Гадаадын зочид манайд олон ирдэг. Найз нөхдөө найрсаг дотноор хүлээж авдаг нь бидний уламжлалт сайхан заншил юм а. Та бидний үзэж байгаа энэ киног бүтээлчсэн Герман нөхөд маань нэ. Ирсэн энэ зочиддоо хотын байдлыг сонирхууллаа. Улаанбаатарын нийслэл хотоо улам сайхан болгох гэж ногоон мод, цэцэрлэг, талбай, сүндэрлсэн олон барилгаар чимбэрсээр л байна. Мянга 921 онд Чин зоригт Сүхбаатар энэ талбай дээрээс ардын шин засаг төрийг анх удаа тунхагласан билээ. Тэгээд ч энэ талбайг Жанжин Сүхбаатарын нэрээр нэрлэжээ. Манай ууган зохиолч Нацагдарж Монгол гэдэг нэгэн нэр ертөнцийн чихнээ дурсгалтай, Монголын төлөө гэдэг санаа бидний зүрхэнд холбоотой. Өсгөөр сурсан үндсэн хэл, мартаж болшгүй соёл, үхтэл орших төрлөх нутаг, салж болшгүй орон. Энэ бол миний төрсөн нутаг Монголын сайхан орон гэсэн билээ. Манай олон сургуулиудын нэг. Хүүхдүүдээ, бид өнөөдөр Монгол орны ан амьтдын тухай хичээл үзнэ. Манай орон ховор ан амьтаар маш их за сайн байна. Хүүхдүүдээ, ардчилсан Герман улсаас ирсэн энэ хүмүүс манай нөхдүүдтэй хамтран кино бүтээхээр эхлээд хангаан аймагуудаар явах гин. Тэгэхдээ манай орны байгаль ан амьтдуудын тухай зургуудыг авах гин. Алтай хянганы завсарт Атар баян орон, аав ээжийн минь оршсон аштын заяасан нутаг. Алтан нарны туяанд энгичин тогтсон орон, мөнгөн сарны гэрэлд мөнгөчин гялалтсан газар. Энэ бол миний төрсөн нутаг Монголын сайхан орон.
Энэ бол тайхир чулуу гэдэг. Хөглийж харсан энэ сүрлэг хат хаанаасаа энд буучсан юмгмээр байгаа биз? Энэ нутгийнхны хүнтэй амьтантай цөлмөж байсан хорт хармогыг дарахаар Нэгватар энэ том хатыг тэр харагдаж байгаа уулнаас авцарч энд тавьсан юм гэж нутгийнх нь үлгэр домог болгон ярьцгаадаа. Эх орны минь өөрт хэрэгтэй бүхэн байгаа юм шүү. Түмэн үед нуугдсан баялгаан уудлагч. Та бүхэн үздээ. Тэр ууланд усан болор, утаат болор, жонш зэрэг үнэт олон эрдэнэс бий. Уул сүндэрлэн ус сургамал жигдэрэн үзэсгэлэнгийн орхиулж баясгалангийн цог нээгдэж үнэхээр сүр жавхлан гайхамшиг үргэжээ. Үнэн хайртай нөхөр минь тавтай сууж хараарай. Хамтын хөдөлмөрийн ачаар нэгдлийн цаатан дарахад ястан ардууд баян чинээлэг жаргалтай сайхан амьдарч байна. Мөнгөн дээд оройн мөс цасанд хучмал мөнгө хөх тэнгэрийн мөнгөн цагаан багна. Мөчид дөрвөн хөлтний мөрн гараагүй оргил мөгөөрснөнгөн хоолойтны дуун хүрээгүй оргил. Өнөөдрийн Монгол хүн оройд нь гарсан оргил.
зэлүүд байсан тал нутгийн минь нүүр сарайг залуус орны хөдлөмөрч гар сайхан хуургаж байгаа вэ? Торох юмгүй байсан талын салхи маань харин алтан шаргал тариатай наадан шивнэлцдэг болжээ. Нэгдэлсэн ард түм маань сууршаад тохилог хотхон чолон боллоо. Монгол орн маань эрт үеийн эцэг өвүүдийн үйл явдлыг санагдуулах түүхэд дурсгалын баримт зүйлээр түн баялаг. Чингис хааны барьж байгуулсан 200-аад километр үргэлжилдэг ханан хэрэв хинтийн ууланд байдаг. Хятад улсын нийслэл байсан мянган жилийн түүхтэй Хэрлэн Барс хотын цайзны үлдэгдэл Хэрлэн голын сав газарт бий. Энэ бол 4-өөс 8 дугаар зууны үед манай нутаг дэвсгэр дээр байсан Туркийн хаант улсын үеийн дурсгал юм. Энэ хөшөөн дээрх бичигтээ энд оршуулгдсан Турхийн жанжин мэрэгэн том юухийн амьдрал үйл явдлын тухай өгүүлжээ. 1586 он хар хорины балгасны орчим шарын шишний анхны сүм Эрдэнэ зууг барьжээ. Эрдэнэ зууг тойрсон 108 сувраг байдаг. Одоо энэ бүхэн манай ард түмний уран чадалт гартай. Ажилч байсан гэрч болж Монголын үндэсний уран барилгын зүйлсийн уламжлалыг харуулахын хамт өрөнд орны олон оронтой харилцаатай байсныг үзүүлжээ. Энэ хөшөө дурсгал гэртээсэн бол эцэг өвгдийн минь жаргал зовлон амьдралын их тэнцлийн тухай мөн чих ярьсан. Монголын уран зураач Вармилч Занбазарын судалсан Бурхны дөрүүд. Шарын шажин манайд нэвтэрж ирсэн цагаас ард түмний нандин сайхан бүхнийг өөртөө ашиглан авсан билээ.
Эрдэм ухаан дэлгэрсэн одоо үед эртний ном судрууд нууцаар дарагдуулж чадахгүй боллоо. Хэрлэн онон туулын тунгалаг ариун мөрнүүд хотол олны юм болсон горих булаг аршаанууд. Энэ бол миний төрсөн нутаг Монголын сайхан орн. Хэтэн урсах гол мөрөн лүглийн харагдах уулахад нүд алдам их талаар урт замыг туулан явхад хаач гисэн монгол хүний энх чөлөө тэнүүн амьдрал харагдана. Манай зочид энд явж байна. Манай нутгийн хаач атсан монгол хүмүүсийн ариун цагаан нөхөрсөв тусад сэтгэл ажилч хичээнгүй зан чанар нь аяндаа л мэдэгдэнэ. Тэнгэр нутаг минь уудам чөлөөтэй эзний сэтгэлч зочлонтгай цагаан.
сайн явж их юм үзээрэй. Аргамаг хурдан хөлөгмөрэн дуу зохиол хөгжим үлгэр домогтой магтан оруулсан байдаг нь түүндээ хачин их хайртай гэх. Онгон омголон эмнэгийг хүн зориг золбоогоор захирч сургаад амьдралынхаа найдвартай үнэнч туслагчаан болгодог. Энэ мөн тогтож байна. Хичнээн бүлгүч зориг тэрийг авч хаяхаасаа өнгөрчээ. Сүрлэг улсын ингэрээр хонин сүрэг бэлчиж байхад цавчим зохио хадан дээгүр ямаан сүрэг соёлж байх юм. Тэдний төрөл янгирийн сүрэгч тэр тэнд бэлчиж байгаа харагдана. Аргал угалц. Анчин хүн хурдан морь онот сайтай буугаан аваад гарахч учирвээ. Араатан ч гэсэн ялхтаа бас хөөрхнөөдөв. Ойролцоо нь хангайн сайхан бүг ой тайгнуудын эзэн нь би гэсэн шиг энэ тэрийг ажиглан харж зогсно. Гангар гунгар дугарсаар галуу шувуу нислээ. Ган халуунаас зайлж сэрүүн уулыг зоржээ. Газрын холоос гарч усны уртыг замнсан галуу шувуу харсаар нэг юм бодогдлоо. Дорнот Монголын хязгааргүй уудам тал хичнээн 50 өргөн намуу тайван гоёмсог харагдана вэ. Эцэг нь хүүдээ хүүн ачтаа заасаар үе дамжин ирсэн гар урлав. Манайхан баясгалантай шүү. Дуу, хуур, бүжиг энд тэндгүй л хангинаж л байдаг.
Хөвсгөл овс бойрын гүн цэнхэр нуурууд хүн малын ундаа болсон тойрон бүр туснууд. Энэ бол миний төрсөн нутаг Монголын сайхан орон. Цагаан загасч амттай да. Манай орны баруун хойд хязгаарын хангасан бол усан замын хотхон юм аа. Ангийн үнэт ус малынхаа ашиг шимийг боловсруулж гадаадад гаргаж машин техник өргөн хэрэгцээ бараа гадаадаас өвгөр дамжиж ирнэ. Манай эмэгтэйчүүд малаа маллаж, бусад хөдөлмөрт оролцдогоос гадна гартаа уртай гэдэг нь жигтэйхэн. Цагаан сувдыг хэлхэн шагналсан хоргой хантааз, улаан шүр ногоон оюу хэлхэж уралсан дээл, халиу булгыг хээлэн уралсан хоргой хантааз, галт үнэгний арьсаар зүйж хийсэн баатар эрийн нөмрөг, эд бүхнийг Монгол эмэгтэй гарынхаа уран, бэлэг авьяасаараа бүтээсэн юм аа. Манай хасаг эмэгтэйчүүд бас хэнээс дутхгүй уран. Эд үйл хийж байхад хасаг эрэгтэйчүүд нь тижээвэр бүргэдэн аван ан гөрөө хийж явна. Сургуультай бүргэд жилдээ 40-с 50 үнэг барьж эзэндээ туслана. Энд чинь баавга юу да? Аа биш ээ, үүнийг чинь зээх гэдэг юм. Талын зээрийн аривныг чаа. Хангай говийн хооронд халахын удам нутаг хар бага наснаас хөндлөн гулд давсан газар. Гөрөө сараатан авалсан урт урт шилнүүд хөлөг морин уралдсан хөндий сайхан хоол байна уу? Энэ бол миний төрсөн нутаг Монголын сайхан орон.
Хүүхдүүдээ манай кино зурагчид биднэрт говьяас загтал ирүүлсэн байна. Тэд их говийн тухай олон сайхан кино зургуудыг авч явна гинэ. Эхийн голын тухай мэдхэн байна уу? За, чи. Эхийн гол бол Улаанбаатараас гарч Далан задгалыг дайран баруун зүг явхад Цагаан богдын ард байдаг. Манай орны өмнө зүгийн говь нутаг эн чин хоосон цөл элис биш юм шүү. Өнгөрийн будгаар бүтсэн уулч байдаг. Монгол хүний зориг дэх хөдөлмөрөөр энд эрдэн шишийн өндөр ургац авч болдог болсон. Энэ хулс өндөрөөшөө 2-оос 4 метр ургадаг юм. Тоорой, улаан сухай гэдэг моднууд. Заг гэдэг бат гих сүрхий илчтэй мод ч нэн байна. Хараач, хулан. Хавтгай гэдэг зэрлэг тэмээ. Дэлхий дээр ховор, чухаг амьтад манай говьд бий. Ширээ бүхтээ тэмээч говь нутагтаа эзэн хүнд ажлын туслагч нь байдаг юм аа. Элсэн далайн хөлөг онгоц болсон тэмээн жимбол ердийн хөсгийн чухал хэсгэндээ.
Энэ их говь маань анир чимээгүй, унтаж нойрсон юм шиг олон зуун жил боллоо. Үнэт баялагийнхаа нөөцийг ч нуун дарсаар байлаа. Бидний гараар үтсэн шинэ говь маань нэ. Манай нефтчид. Энэ бол жирийн нэг чулуу биш, эрт галбын амьтны яс юм шүү. Авраг гүргүүлийн энэ ясыг олж эвлүүлээд үзмэртэй тавьсан хичнээн сонирхолтой бай. Эрт галбын арслан зааны яс. Манай орны эзэд эндээ хөдөлмөрлөж чадна, амарч чадна, баясыг цэнгэж чадна. Энэ чинь арх биш шүү, аршаан. Хээр хийсэн хоолноос амттай юм гэж байдаг болов? Үзэгсэлэн туул тунгалаг ус зуны цаг тэгш 93 наадам Монгол газрын баясгалан хүүхэд багчуудын гин голх нь хөндөй талд яруу хурдан морины яралзах нь хүн бүхний багтал
Харж ханашгүй баялаг сайхан нутагтай ханилж барашгүй эрхэм бүтээлч ард түмэнтэй эх орн минь нэ. Хөнөө сүнүүгийн үеэс хөгшид өвгд ийм нутаг хүн ард бидний хайрыг улаасан орн. Он онд идээшлэж олон жил дассан нутаг одоогийн шинэ Монголын улаан төг бүрхсэн орн. Энэ бол миний төрсөн нутаг Монголын сайхан ороо.